сургууль сурах уу? Ажил хийх үү? 2035 он олон жилийн турш төрөлд буусаар байгаад одоо сургуульд сурах сурагч бараг үлдээгүй. Орон даяарч сургуулиуд хаагцаад л байгаа. Ихэнх өсвөр насныхан ахлах сургууль сурахын оронд ажил хийсэн дээр гэж боддог. Гэхдээ энэ бол Амамия Манамигийн сонгосон зам биш ээ. Манами ахлах сургуулийн амьдралыг толтол нь хөгжилтэй өнгөрөөхийг хүсдэг. Тийм болохоор ч Сео хувийн сургуульд шилжиж исэн эхний өдрөө Манами шууд л сурагчийн зөвлөлийн ерөнхийлөгч болчихдог. Тэр зөвлөлийн царийн ганц гишүүн болох Инамори Микатай хамтран Мацатах төгссөн сургуультай амьдрал бэлгэлэхээр шийднэ. Сурагчийн зөвлөлийн өрөөг сурагч нар амарч цагийг хамтдаа өнгөрөх боломжтой тохилог кафе болон өөрчлөснийг харан бусад сурагчид аажмаар нэгдэж эхэлнэ. Гаднаа хөтөн хөндий харагдагч үндэ хичээд юм хэлж чаддгүй. Этомей охтын алхам тутмыг алгасалгүй бичлэг хийдэг. Уэхара Мицуки найдвартай спортын мастер Одори Момоха гээд тэд хамтдаа спортын тэмцээн, сургуулийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж хамгийн чухал нь мартагдашгүй ахлах сургуулийн тусламжуудыг бүтээдэг. Мэдээж оргил хэсэг нь бүх хүчин чармаалтын үр дүн болсон сургуулийн наадам. Оригинал аниме Gakuen Utopia Manabi State 19 ахлах сургуулаа төгссөний дараа Манами сургуулийн амьдралаа хангалттай жаргалтай өнгөрөөсөн гээд шууд л ажил эхэлдэг. Өдөр бүр нэг аним.